Орой минь Жетийг нь тоглосон алуурчдын хаан бахан нэр нь энэ киног тавилаа. Манай хэд тугсан сууж таалан болгоно. Лайк болон сабскрайберaan дараарай. He's mine! Be good, Ren. Кино эзэн суухтай тавтай морил. Хүчирхэг Японы гэмт хэргийн босс Цукамотогийн өндөр хамгаалалттай өрөөнөөс эхэлдэг. Тэрээр удахгүй болох аюулаас айж зовж шаналдаг. Түүний сэтгэл санаа хямралд автсан нь илт учир нь түүний хажууд жимсний хүүхдүүд хэмээн алдарсан шилдэг хувийн хамгаалагчид байрладаг. Эдгээр нь түүнийг ямар ч үнээр хамгаалах үүрэгтэй үнэнч дайчид юм. Барилгын цахилгаангийн тасарч өрөөг харанхуй бүрхэхэд хурцтмал уур амьсгал эрс өөрчлөгдөнө. Энэхүү бүрхэг харанхуйд масктай хөлсний алуурчин гарч ирэн нуурч чадвар ба үхлийн наривчлалыг хослуулан хамгаалагчдыг бүгдийн устгана. Цукамото аимшигт байдалд өөрөө хөлсний алуурчны гол бай болж бугаа ухамсарлах үед түүнийг сандрал эзлэнэ. Амьд үлдэхийн тулд цөхрөнгөө барсан оролдлогоороо тэрээр өөрийг нь алахыг завдсан хүнийг мөрдөж олоод устгасан хэндч $100 сая гайхалтай шагнал санал болгоно. Гэвч тэр галзуурсан гуйлтаа дуусгахын өмнө хөлсний алуурчин шийдвэртэй цохилт өгч Цукамото амьгүй хэвтэн шалан дээр нуран унана. Дараа нь бид анхаарлаа Хонконгт амьдардаг ядуу буурай тулааны урлагийн жүжигчин Пүд хандуулна. Хөл хөдөлгөөн ихтэй зах дээр Пү хүнсний зүйлсээ асгасны дараа унсан зоосыг галзуурн түүж байгаа нь түүний нилээн санхүүгийн бэрхшээлийг тодтгон харуулдаг. Тэрээр алдарт алтан гурвалжингийн хуучин хүчний ажилтан юм. Пү бусад доод цолны хөлсний цэргүүдтэй хамт дотор байранд амьдардаг бөгөөд тэд түүнийг ач холбогдолгүй шинэ хүн хэмээн үл харгалзан түүний өргөн байлдааны туршлага хатуужилтай өнгөрснийг мэддэггүй. Үүний зэрэгцээ Цукамотогийн ач хүү аг өвөөгийнхөө үхэлд гашуудж байна. Түүнийг хүйтэн хүчтэй гашуудалд автжээ. Залуу түргэн сэтгэлтэй аг өшөө авах хүсэл тэмүүлэлд автсан. Эцгийнхээ ухрахыг гуйсныг үл харгалзан тэрээр ашигтай шагналыг авахар алуурчин сахиусыг мөрдөн олохоор шийднэ. Гэр бүлийнхээ гэмт хэргийн холбоог ашиглан тэрээр олдшгүй хөлсний алуурчныг эрэлхийлэн гарна. Үүнтэй зэрэгцэн Хонконгийн туршлагатай мөрдөвч Чангагийн хөдөлгөөн болон Цукамотогийн шагналын эргэн тойронд үсэн нэмэгдэж буй сонирхолт хяналт тавьдаг. Боломж хайж Пү нэгэн мэдээллийг даган Цукамотогийн эдлэнд болох нууц цуглаан дээр ирсэн боловч урилгагүй тул нэвтрхийг нь зөвшөөрөхгүй. Тэр үед матар хэмээн алдарсан гүлгэр ярддаг залхинч Норло оролцсон. Пүгийн 50 зан наашнаас түүний боломжийг таньж мэдээд Норло түүнд даалд уулзалтад оролцох боломжийг санал болгоно. Дотор нь олон төрлийн шагналын анчид, хөлсний алуурчид, хөлсний цэргүүд одоо алдартай $100 сая шагналын талаар хэлэлцэж байна. Цукамотогийн өмгөөлөгч Мартин Цукамотогийн гэрээслийн дагуу хэрэв тэд одоо дахин бүтээгдэж буй видеоны бичлэгээр өөрсдийн таних мэдээллийг баталж чадвал алуурчин сахиусыг устгасан хүнд энэ хөрөнгийг олгоно гэдгийг илчилнэ. Уулзалт дуусахаас өмнө офицер Чан түүний багийнхан байранд нь дайрч олныг эмх замбраагүй байдалд тараана. Дэлбэрэлт ангид хүн хайх ажиллагааны галаар асах үед олон алуурчид өөрсдийн хүсэл сонирхолд хөдлөгдөн алуурчин сахиусыг хөөж эхэлнэ. Норло үнийг Пүгийн чадварыг шалгах боломж гэж үзнэ. Тэр түүнийг мэргэжлийн хөлсний алуурчин мэд хувцлаж хөл хөдөлгөөн ихтэй зугааслын хүрээлэнд хийх даалгаварт хамт авч явдаг. Тэд байгаа хүнээ мөрдөх үед тэр нь Цукамотогийн байгууллагатай холбоотой хүн байхад Пү ёс суртахууны хүндрэлтэй тулгарч эцэст нь алахыг гүйцэтгэхээс татгалзна. Норло үйлдэл хийхэд бэлтгэж байх хооронд тэднийг өрсөлдөгч алуурчдын бүлэг дайрна. Пү өөрийн хуучин хамтрагчдын хооронд ширүүн тулаан өрнөж тэрээр зорилтоо хамгаалахын тулд зохион бүтээлтэй үр дүнтэй аргуудыг ашиглан хэд хэдэн дайрагчийг устгаж чаддагч тэр хүн болон түүний хүү зүхтах хангалттай хугацаанд эргэлздэг. Энэхүү эмх замбраагүй мөргөлдөөний дараа Пү Норло хоёрыг баривчилж байцаалтад авчирдаг.
Офицер Чан байцаалтын үеэр Пүүгийн гойд чадварын талаар эргэлзэж байна. Гэвч норлогын охин орон нутгийн сургуулийн багш Кики яг цагтаа ирж тэдний сурлаад өмгөөлнө. Эцгийнхээ байнгын хэрэг явдал эргэлзээтэй үйл ажиллагаанаас болж уурсан тэрээр түүнийг энэ амьдралын хэв маягаа орхихыг уриална. Үүний дараа Пүү өмнө нь аварсан хүнээс бэлэн мөнгөөр шагнал авдаг. Үргэлж боломж хайдаг норлог Пүүгийн шагналаас хувь авахыг шаарддаг. Өөр хаашаач явах газаргүй болсон Пүү дургуутсан норлогыг Кики буцаж ирэх хүртэл өөртөөгөө хамт байхыг зөвшөөрдөг. Багшийн дүрээ тэрвэрч норлог Пүүг амьдралынх нь энэхүү аюултай шинэ бүлэгт удирдах эхэлдэг. Кики эд зүйлсээ авахар буцаж ирэхдээ Пүүг эцгийнхээ нууц амьдралын даалд үннийг илрүүлэх хэрэлд нэгдэхийг урьдаг. Норман ямар нэг аюултай зүйлд холбогдсон гэж сэжиглэж Мартин норлог Пүү нарт чухал мэдээлэл өгдөг. Цукамотогийн цогцсноос олдсон хуучин Японы цэргийн мөнгө. Тэрээр хөлсний алуурчин нь олдшгүй алуурчин сахиус байж болох юм гэж онолддог. Энэ бол ямар ч шагналгүйгээр гэмт хэрэгтнүүдийг устгадаг, хуулийн хүрэхгүй газар шудраг ёсыг тогтоодог, хуулийн хүрээнээс гадуур үйл ажиллагаа явуулдаг шудраг ёсны хөлсний алуурчин юм. Тэд чухал нээлтийн ирмэг дээр байна гэдэгт итгэсэн норлог Пүү 2 Мартинд хийл ахуйл өгч байгаа агийг дахахаар шийддэг. Тэдний мөрдөн байцаалт тэднийг хотын захын бүсэд амьдардаг хөгшин 90 ноён лин рүү хөтэлдэг. Аг болон түүний шилдэг тавхаанаар ирэхэд тэдний линий гэрт халтах үеэр 3 дахь халуурчин оролцоход хурцтмал 3 талын мөргөлдөөн дэгддэг. Эмх замбраагүй байдалд норлог Пүү 2 линийг аврах гэж яарч орж ирдэгч хурдан хугацаанд дийлддэг. Пүү эрэлхийг тэмцдэг боловч агийн хамгаалагчдын хэрэгэлсэн химийн суурьтай тайзар зүү бүхий даалд зэвсгээр чадваргүй болдог. Харамсалтай нь энэхүү үмээний үеэр лин зүрхний шигдээс авч нас бардаг. Баригдсан ч норлог Пүү 2-ыг аг үл тоомсорлон өршөөдөг. Шудраг байх мөчид норлог олон жилийн өмнө мөнгөнд хомсдож байгаад линий Цукамотогийн эсрэг өшөө хорсол хайж буй ангилсан зарт хариуснаа илчилдэг. Норман хизээч халдлагыг гүйцэтгэж байгаагүй ч Цукамотогийн алагдсны дараа лин төлбөрийг норлогын дансанд шилжүүлсэн нь түүнийг тэр гэрээнд санамсаргүй холбож өгчээ. Аг энэ шилжүүлгийг олж мэдээд норлогыг алуурчин сахиус хэмээн андуурдаг. Шагналын амчид норлог руу нийлхийн хэрээр тэд хан дээр өөрсдийн эргэн тойрон хүрээлэгдсэн байдалтай даригчаа алхахад амжилттай болдог. Норманы буруутай гэдэгт итгэлтэй болохын хэрээр хан шүснэ. Үүний зэрэгцээ хяналтын камерын бичлэгийн компьютерийн сэргээн бүтээлд шокрхуулсан үннийг илчилнэ. Мөрдөгч Чан бол жинхэнэ алуурчин сахиус юм. Норлог Кики болон түүний сүйд залуу Давид зэрэг элитүүд оролцсон банкет дээр өөрийгөө олж байхад офицер Чан тэдний хамгаалагчийн дүрд хуурч байдаг. Чан Кикийн аюулын талаар сайн мэддэг гэдгээ дамжуулсан даалт санаатай төвөгтэй тайлбар хийхэд Пүү улам сэрэмжлэх болно.
Үннийг илчлэх зоримог алхмаар Пүү Мартины өмнө норлог буудаж, хуурамч хариу үйлдэлийг тоглож, шагналыг авахыг оролддог. Гэвч энэ бүхэн нарийн хуурамч төлөвлөгөөний нэг хэсэг юм. Мартин уг шагналанд жинхэнэ алуурчин Сахиусыг гаргахын тулд агийн зохион байгуулсан зүгээр л хуурамч зүйл байсан гэдгийг илчилдэг. Гинэт агийн хөсний алуурчид байранд шуурч эмх замбраагүй буудалцаа нь үүсгэдэг. Пүү норлоо хоёр дийлдэшгүй хүчний эсрэг тулгарч байхад Бавцэр Чан өөрийн жинхэнэ үнэнч байдлаа илчилж тулалдаанд нэгддэг. Пүү бэлтгэлээсээ олж авсан шинэ итгэл үнэмшилтэйгээр тавхаа нартай тулгардаг. He's mine. You guys ready? Үүний дараа Мартин өөрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд агийг жинхэнэ алуурчин Сахиус мэтээр дүрслэн үйл явдлыг удирдахыг оролцсны зэрэгцээ одоо амьд үлдгэстэд олгогдсон шагналыг хуваарилдаг. Кики өнгөрсөн амьдралтаагаа холбоогоо тасалж бүгд тэрвэн түүнийг эцгийнхээ удирдагчийн үүрэгт орохыг хүснэ. Үүний зэрэгцээ норлох урамч хөлсний алуурчны амжилтгүй карьераа орхихоор шийддэг. Чан өөрийн үүргээс ухарч Пүүг алуурчин Сахиусын үеийг үргэлжлүүлэхийг зөвшөөрдөг бөгөөд энэ өвн шударга ёс ба гэтгэлд шингэсэн юм. Өнөөдрийн кино ямар санагдсан бэ? Сэтгэлдээ бичиж болно шүү. Манай сувгт нэгдээгүй хүмүүс байвал subscriber дарж нэгдээрээ. За баяртай. Түр бай.